За тэгэхээр ерөнхийдөө энэ тариаланчдыг дэмжих хамгийн гол чухал цэг нь бол ерөөсөө нэгдсэн худалдаа авалтын систем буюу тэдний үйлдвэрлээд авсан ургац тариаг чанарыг хадгалдаг логистикийн системийг зохион байгуулдаг. Энэ логистикийн системээс цааш нь хүнсний үйлдвэрүүд гурил руугаа одоо тасралтгүй байдлаар хүргэдэг энэ логистикийн тогтолцоо дээр бол төр бодлого боловсруулах зүйтэй байхаа гэж ингэж бодож байна. Хоёрдугаарт тээврийн зардал гэхээсээ илүү энэ үндэсний хэмжээний одоо энэ логистик тээврийн асуудлыг шийдэхгүй бол одоо мал махч гэсэн тэгж штэ. Гадаадын нэг одоо хятадын чейнж орж ирэл махнуудыг өөрсдийн гар хөлүүдөөрөө цуглуулж аваад экспортлоод гараа явчихдаг. Малчтад нь үлдсэн юм байхгүй. Дотоодын зах зээл дээр үлдсэн юм байхгүй. Тэгэхээр бид нар магадгүй Евразийн зах зээл рүү орсон ч бай, хятадын одоо экспорт хийсэн ч бай, Арабын экспорт хийсэн ч бай, үндэсний өөрийн логистик тогтолцоо гэдэг юмтай болж. За инкварсад хариулт өгье. Тантай санал нэг байна. Ер нь худалдааны хуулийг л яаралтай гаргамаар байна. Монгол улсад худалдаа зохицуулдаг байгаа. Дотоод болон гадаад худалдаа зохицуулдаг. Хэдээрч нэмж болно, хэдээрч зарж болно. Тэнд ямар нэгэн төрлийн зохицуул хязгаарлалт байхгүй. Тэгэхээр гол өртөг нь худалдааны болон тээвэрлэл дээр үүсэж байгаа. Энд төрийн буюу зохицуулах бид нар ийм арга механизм байхгүй. Нөгөө талаар тарьсан будаа баталгаатай борлохын тулд бид нөөц бүрдүүлэх ёстой. Ер нь стратегийн бүтээгдэхүүн гэж үзэж багаар утгад 100 мянган тонны улаан будаа нөөц улсад байж ах ёстой. Тэгжиж докторжуулалтыг хангаж үнийн савлгаанаас хамгаалсан инфляци нөлөөллийг бууруулах бодлого байгаа юм. Тэгэхээр 26 оны төсөвтөө би энэ бүх бодлогыг оруулж ирнэ. Энэ үед гишүүд маань дэмжиж өгөөрэй гэдгийг хүсье.